За 16 жилийн дараа Москвад дахин ирсэн байна. Миний би 2010 онд анх ирчихсэн. За тэгээд би ирээд нэг ганц хоёр хон хонлоо л доо. Тэгээд яг ирэхээс өмнө болохоор энэ Орос орныг болохоор ерөнхийдөө эдийн засгийн сүрцэн. За хамаг том брэндүүд гараад ирчихсэн. Ер нь хэцүүхэн байдалтай байгаа байх гэж бодож ирсэн. Рос эдийн засгийн яг юу илүү сайжирсан юм шиг. Хүмүүсийн амьдрал намгүй сайхан тухтай орчинд хаж төрцгөөж байна. Москвад айгүй зөвхөн тэгээд сайхан байгальтай хэвээрээ байна. Энэ бол Москва бол биш. Тооны ус зайлуулах канал тийм хоолоо. Москва бол жоохон байдаг. За тэгээд яг нөгөө гарч явсан брэндүүд гэдэг нь ерөөсөө яг Макдоналдс одоо Pizza Hut ч гэдэг юм уу эдгээр чи кола нэрээ өөрчлөл тэгэл үйл ажиллагаа хэвийн л явуулж байгаа юм байна. Одоо жишээ нь Макдоналдс гэдэг чинь Точка Эсрэниа гэсэн нэртэй болсон. За Coca-Cola болохоор Добрый кола гэдэг нэртэй болчих. Pizza Hut болохоор Pizza Hut ч юм. Тэгэл яг л нөгөө урдных шиг амт чанар нь хэвээрээ байна. За өмнө нь болохоор би 2010 онд ирж байгаа. Яжсан. Жаахан яг Азиудад жоохон дургүй юм уу да гэсэн тийм бодол төрж ирсэн. Энэ удаа дахин нэртэй болохоор тийм ямар ч юм алгаа. Тэрээс арьс өнгөөр ялгуурлах тийм үзүүлэлээс гаргасан нэг ч үл хараагүй. Соёлтой үйлчлэл. Рублийн ханш болохоор ерөөсөө унаагүй юм шиг байна. Яг тэгэхээр би ингээ рубль худалдаж авсан чинь 97 оны 5000 рублийн дэвсгэрт бас 2020 оны 5000 рублийн дэвсгэрт байсан баггүй 6 онд. Тэгсэн чинь харин тэр 97 оны 5000 рубль нь одоо хүртэл ашиглагдаж байгаа бөгөөд 30 төгрөгтэй. Тэгэхээр ерөөсөө мөнгөний ханш бол унаагүй байгаа байхгүй. Одоо жишээ нь 1 рубль чинь монголоор 44 төгрөг байгаа. За тэгээ мэдээж чи өөрсдөө бензин нэр хамаг юмаа үйлдвэрлэдэг өсч бензин хамаагүй хямдхан байгаа. Тийм учраас дэлгүүрт нь ороод ингээд хүнсний үн харахад болохоор Монголоос хамаагүй хямдхан байна. Хүнсний ногоо одоо талах тариа сүү мө аюу хямдхан байна. За манайх болохоор мэдгүй тэгэл жил болгоно л одоо хэдэн хуваарч өсдөй одоо махны үн бол халиж өгсөн шүү дээ одоо. За тэгээд яг одоо энэ би ингээ боддог байхгүй манай Монгол бол яагаад ингээ хөгждөг юм болоо. Тэгээд бүр холын хараад байлгүй одоо Америк ч юм уу тийм хараад байлгүйгээр баруун Европ ч юм уу тэдний харахгүйгээр ядаж хойд урд хоёр хөршөө хөгжсмөр байгаа байхгүй юу. Хятад болохоор одоо ингээд барыг дэлхийн тэргүүлэх эдийн засгтаа улс болцсон гэж яриад байгаа тийм үү. Тэгтэл Орос улс нэг дутаад байх юм алга. Тэгээд Казахстан бас аягүй сайн хөгжсөн. Манайд одоо тэгээд яа тий улс төрчтөн өөрсдөө одоо ажлыг боддог юм уу? Өөрсдөө хөгжихгүй байна уу? Яг хартчлал гэдэг Америк гэл одоо яг зарим юу ингээд яриад яг Орос хятадаас одоо жоохон зайтай баймаа гэж тэгдэг шүү дээ. Тэгэхдээ яг энийг хэлэхэд болохоор бид нар ч одоо Орос хятадын дундаас усаа нөгжихгүй мөнхийн өршөөд шүү дээ. Тийм учраас ерөөсөө ингээд энэ хойд урд хоёр хөрштэйг сайн харилцаатай байх хэрэгтэй байна. Тэгээд эдгээр шиг энэ хөгжлийн зам тавиулах хөгжмөр байгаа байхгүй. Одоо Америк яагаад байгаа хүмүүс чинь бүгд цагаад болохоор зүгээр Америк руугаа яваал уу. Эцэст бид нар л үлдэх байхгүй. Тийм учраас тийм илүү хүмүүсээ ятгалханд ормооргүй байна монголчуудаа зүгээр баруун ажилласаа хийгээд юм эсвэл жоохон шин сэргийг хаваачтай байж нойр орчин тойрныхоо хүмүүс улс орнууд шиг хөгжмөр байна гэж хэлмээрээ.
За Москва голын ирэг дээр би ирсэн байна. За энэ болохоор Сталины ордон гэсэн үү? Сталины юу гэж вэ? За тийм алдартай айгуу тийм барилга байна. Ерөөсөө чи одоо Москвад 7 ширхэг байсан ч гэлөө тийм ярьсан баг шүү. Байсан. Тэгээ одоо энэ нэг нь орцсон юм байна. Бусд нь яасна юм гэхгүй. Тэгээд яг нь Москвад ингээд хуучны түүхэн барилгуудаа ингээд яг хэвээр нь ингээд хадгалаад засварлал ингээд байлгаалах юм. Монголд болохоор ингээд юу юуг нураагаад бүр өндөр болохоос ингээд хачин юм болгоод байгаа байхгүй. Улаанбаатар хот ерөөсөө төлөвлөлт гэсэн юу ч байхгүй. Тэгэхээр Москва хот болохоор хажууд нь төлөвлөлт аягүй сайн. За ингээд нийтийн тээврийг нь ярихад одоо жишээ нь төгжрөл ерөөсөө бараг алгаа. Тэгээд яг би танах төгжрөлгүй яштэй гэхээр бай төгжрөл заримдаа байгаа гэдэг байгаа. Тэгээд тэр төгжрөл гэдэг юм болохоор миний бодлоор бол бараг инээдтэй заяа нэг. Жохон хурдан удаашраад явгот бараг тэрийгээ төгжрөл гэж боддог юм байна. Тэгээд нийтийн тээврээ аягүй сайн хөгжүүлсэн заяа. За мэдээж метро байгаа хамгийн гол юм. За тэгээд Таранбай автобус нөгөө Яндексийн таксинууд бол битүү байна. Нөө тэгээд ерөөсөө энэ хотын төвд ажилладаг хүн бол ажилдаа машинтай ирэх шаардлагагүй гэж байна. Ягаад гэвэл явган явхад ерөөсөө боломжтой тийм. Тэгээд юу хотын төвөөр одоо жишээ нь юм төлбөртэй зогсоолоод байгаа юм л та. Тэгээ энэ нэлээд үнэтэй юм байна. Нэг цагийн төлбөр нь жишээ нь одоо бараг 15-6 мянга болоод байгаа юм уу та. Тэгээд ийм байдлаар нийтийн тээврээ хөгжүүлсэн байна. За тэр улс төрийн талаар ярихад мэдээж баг зэргийн дарангуйл бол байгаа л ахaltaа. Тэгээд яг би нэг залуугаас зүгээр Путиний талаар ямар бодолтой байдаг вэ гэсэн чинь Путин өстө номер 1 штэл гэж байна. Үнэн хэлсэн юм уу, худлаа хэлсэн юм уу, эсвэл айсандаа бэлжилсэн юм гэхгүй. Ямар ч тас нэр үн сайтай л ах шиг байна. За тэгээд ерөөсөө Орос Украины дайман бол энд Москвад бол мэдэгдсэн юм алга дайм болж байгаа гэж мэдчихэж байгаа. Тоож байгаа ч хүн алга байсан. Хүндрэлтэй юм нэрээ таарсан. Хэрэв Орос руу ирж байгаа бол ерөнхийдөө роуминг төвчүүлээд нэмэргүй юм байна шүү. Ягаад гэхээр онгоцноос буунгууд шууд SIM карт блоклогдчихжээ. Энэ одоо саяхнаас гарсан журам юм уу төр зурх юм уу бөөмэд. Орслоос нь дантай холбоотой юм шиг байна. Тэгээд өөрсдийнх нь Орос дугаарч гэсэн ерөнхийдөө Google Map ажиллахгүй, YouTube, Facebook гэдгээр ажиллахгүй, WhatsApp, Telegram одоо юу гэдэг. Тэдгээр ерөнхийдөө хаагдсан байдалтай байна. Тэр нь болохоор бодвол одоо тэгээд дантай эсвэл террорист ажиллагаатай холбоотой байна. Тэгээ хизээ нээгдэх нь бол тодорхойгүй энэ үйлчлэгнүүд. Тэгээ яг Монголоос ирсэн хүмүүс намайг жишээ хил дээр нэг удаан шалгаагүй айгүй. Харин тэр Тажикстан дээрээс ирсэн хүмүүс нэлээд олон цаг шалгаж байна гэж ярьсан. Яг тэгэхээр 4 жилийн өмнө Кракус гэдэг хэдэн зуун байна төрстэй террорист ажиллах болсон шүү дээ. Тэгтэл холбоотой юм шиг.